Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 11 аймгийн цаг даргын хамын газар хамтран өвлийн эдэш арга хэмжээг өнөөдрөөс эхлэн энэ сарын 21 хүртэл зохион байгуулж байна. Махны өргөтгсөн худалдааны нээлтийн арга хэмжээ өнөөдөр Яармаг дахь Сансар худалдааны төвийн гадна талбайд боллоо. Тэгэхээр энэхүү арга хэмжээгээр бол бид ерөөсөө Улаанбаатар хотын иргэдийн энэ одоо махны хангамжийг нийлүүлэх тийм ээ өвлийн арга хэмжээний хүрээнд малчны хотноос мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан эрүүл за тэгээд дээр нь бол одоо юу гэдэг хям дүнтэй махыг одоо хангах ийм зорилго тавиад ажиллаж байгаа. За маргааш нөгөөдөр ингээд 10-20-ны өдрийг хүртэл бид нар 11 аймгийн махыг одоо ингээд зохион байгуулалтаар Улаанбаатар руу оруулаад энэ хангамжийг бол ер нь бол Улаанбаатар хотын одоо дүүргийн одоо тийм ээ засаг даргын тамгын газрын хяналт тэгээ мал эмнэлгийн ерөнхий газар за хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яам Улаанбаатар хотын захирагчийн албаны одоо хяналтанд ор тийм ээ ингээд бүрэн хяналтанд ор одоо манай цагдаа тэгэл мэргэжлийн хяналтын байгууллага бусад байгууллагуудтай хамтран одоо ингээд зохион байгуулнаа. Дундгов аймгийн Сайнцгой хоньны хувьд бол бусад хоньноос юугаараа онцлог давуу талтай вэ гэхээр мэдээж одоо Дундгов аймгийн гол брэнд бол тааны хамттай мах айраг байдаг. Тийм учраас энэ Дундгов Сайнцгой хоньны махны амт чанар бол одоо бусад аймгийн хоньны махтай харьцуулахад бол арай илүү амт чанар сайтай гэсэн. Тэгээ махны гарт сайтай. Тэгээ хамгийн гол нь манай Дундгов аймгийн хоньны ноосоос ноолуур гэж үнэт бүтээгдэхүүн гардаг юм аа. Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан гарал үүсэлэн тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нийтлгааны цэгт бэлтгэгдсэн мах малын дайвар бүтээгдэхүүнүүдийг дундын зөөлшлөгчгүй үнээр малчид өөрсдөө нийслэлийн иргэдэд худалдаалах боломж энхүү бүрдээд байна. Бод малын мах 7500 төгрөгөөр худалдаалагдж байгаа бол бог малын мах 1 кг нь 6000 төгрөгөөр худалдаалагдж байна. За ер нь бол нэгдсэн зохион байгуулалтанд орж бид нар ажиллаж байгаа. Мал эмнэлгийн газартайгаа хамтраад хүнс хөдөө хөнгөн үйлдвэрийн яамтайгаа хамтраад энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Тэгээ нэгдсэн журмаар бол малын гарал үүслийн бичиг мөн мал эмнэлгийн шинжилгээг бол бүх малдаа ингээд шинжилгээ хийсэн байгаа. Энэ бол цэвэр эко бүтээгдэхүүнийг бид нар нийслэлүүдэд хамгийн хямд үнээр ингэж хүргэж ажиллаж байна. Малчтан ченжийн гараар дамнуулах ч одоо ерөөсө 6000-аар дээш авахгүй өхрийн махыг бол 6500-аар авдаг, хоньны махыг бол яг 5000-6000-аар авдаг. Энэ гэтэл сүүлийн аваа хайчдаг, хамаг өөхийг авч хайчгаад энэ цагаан имийг авахгүй хэн авах уу гэдэг ингээд малчтын одоо малынхын махнаас аль амттай шимтэй өөхийг аваа шидчихдэг. Тэгэхдээ биднээс өхрийн мах авлаа гэхэд чи одоо 7000-аар авлаа гэж бодоход 96500-аар авдгийн дөө. Тэнгүүтэл лагуун дээр 12000 гэл ингээл өхрийн махыг тавьж идэг. Инхээр хөдөлмөрч ард иргэд малчтын хооронд бол одоо ингэж шууд хөдөлмөрчдийн хангар дээр малчтаас аавна гэдэг өөх юуг нь ялгахгүйгээр энэ шударга сайхан юм болж байна гэж одоо малчны хувьд бид нэр одоо их багтаа байна. Харин орой гаагүй харцан орой хямдхан юм шиг байна. Бид үү. За хоньны мах бол 6000 байх шиг байна. Бусад одоо махнаас бусад мах өхрийн мах нь 7 эдэн зүйл гэж шүү дээ. Тэгээ зах дээр болохоор өхрийн мах чинь шулаа нь 100000 ястай 8000 9000 байдаг шүү дээ. Тэгэхээр чинь бас 1500 төгрөгийн бас сартангуй хямдхан байна л гэж бодож байна. Өвлийн эдэш махны өргөтгсөн худалдааг хан бол дүүрэг Яармагийн зам дагуух Сансар худалдааны төв, Сүхбаатар дүүрэг нарны зам дагуу байрлах Саруул худалдааны төв, Баян зүрх дүүрэг Чингис цочид буудлын эсрэг талд байрлах Скай их дэлгүүрүүдэд тус зохион байгуулж байна.